За сүрэг тарган сайхан зусч байна уу? Сайхан сүрэг тарган сайхан зусч байна. Тавлага сайхан зусч. За энэ замдаа сайн явж ирвэ. Энэ замдаа сайн явж ирлээ. Анх удаа ирж байна. За. Манай нутаг хэр байна? Сайхан нутаг байгаа дээ. Сайхан нутаг байна. Насан шүү дээ. Мөнхийн ногоо шүү дээ. Тийг их юм дээ. Сайхан нутаг манай. Сайхан нутаг байна. Бас л манай хөвсгөл шиг бас л ой тайгуулсан газар ба шүү дээ. Тийм ээ. Марс систем сайхан зусч юм уу тарган сайхан хаварчаа сайхан зусч юм уу та. Сайхан зусч. Тавлаг сайхан байна. Үйлсэн дэлгэр. Дэлгэр сайхан. Монголынхаа өв соёлыг бас сайхан тээж яваа. Энэ сайхан зэргүүлийг бас биднээс зорж ирлээ. Сум орнуудаас бас үчиг үүрэг аваад. За зорж ирсэн таа үү. Бас баярлалаа чаард. Монгол гэр дотор тэгэл одоо бүхэл ахуй соёл энэ эсхийд уртан энэ Монгол гэр гэдэг чинь өөрөө бас энэ газар тамгалаа тий. Тэнд хөсөг тэрэг явсан. Бас ялгаагүй Монгол гэр явж л байсан тий. Энэ сайхан бахархал болсон Монгол хүнээс хизээч оюун ухаараас нь мартаж болохгүй салшгүй сайхан соёлын үнэт төв. Энэ соёлын үнэт төвийг өнөөдөр бас сайхан урлаж олон түмэнтэй сайхан Монгол гал голомч чинь Монгол гэрт бадарч байдаг тийм ээ. Энэ өвийг бас сайхан тээж яваад одоо Монголын ард түмний өмнөөс одоо танд олон танаа гэр бүл бол хамт олон талархаж байна. За баярлалаа. Дэд бүгдийг ч одоо ингэ хуучлах гэж бас зорж ирлээ дүүнээс. Зорж ирж ингэж яасан та бүхэнд бүгдэнд баярлалаа одоо. Одоо бид нар чинь ингээл энэ зураал юм хийгээд байхаас одоо биднийг нэг ингэж явж байгаа юм хийж байгаа ингээд бас нэг орон даяар таниулаад ингэж явж байгаа та бүхэнд баярлалаа. Чихэн гэрийн мод анх тэгэл хүүхэд байхасаа харж өссөн юу хийж байгааг нь хараад тэгэл сүүлдээ 6 дугаар ангиас эхлээд сургуульд ч гэсэн нөгөө мод боловсруулах хичээлүүд ороод эхэлдэг. Тэгээ тэрнтэй холбогдуулаад ахуй надад ойрхон байсан. Тэгээ тэр цагаас эхлээл урлаж эхэлсэн. Эхэндээ хөрөөнд ойртуулдаг байсан. Тэгээ сүүлдээ ойртдог болоод сүүлдээ дээр нь хийдэг болоод. Одоо жинхэнэ өдөрч хийдэг юм. Тэгээд анх 7 дугаар ангид анх удаага гэрийн хаалга гэдэг юмыг 4 5 таа байсан юм уу? Жоохон байсан. Тэр цагаас л тэгэл одоо хүртэл тэгэл мод гэдэг зүйлийн үр шимийг хүртэж хөдөлмөр гэдэг зүйл шамдахаар ямар сайхан байдаг гэдгийг мэдэрч одоо тэгэл явж байгаа. Тэгэл эцгийнхээ нүүрний өлөгт тэгэл одоо хүртэл тэгээ сайхан л явж байгаа. Аавынхаа тэр сайхан дутууг бас гүцээ гэж. Аавынхаа тэр сайхан буйныг өөрчлөлтөн авч явна гэдэг бол тухайн хүүхдийн бас нэг ухамсар байдаг. Тэгэхээр энэ бол өөрөөсөө Монголын хамгийн том бас нэг том бахархал. Ер нь бол эсхий туурагтан Монгол гэрийн тухай бас залуу хүн байна. Бас өөрийнхөө бас дотроо бодож ер нь Монгол гэр гэж ер нь ямар одоо олон давуу тал чанарууд байдгийг тий. Бас эко орчин агаар сэлгэл олон одоо нүх суух байгаль ээлжлэл байдаг. Өөрийнхөө хувьд талаас сайхан бас танилцуулж чадвал. Тийм одоо угаасаа л дэлхийн нийтэд даяарч байгаа энэ үед тий. Манай одоо Монгол гэдэг энэ уламжлал Монгол гэдэг үндэстэн ямар учиртай вэ гэдгийг сөхөөд ярих юм бол одоо тэгэл морь тэ гэр гэл ингээд явна л та. Тэгэд энэ дотроос энэ бидний одоо амьдарч байгаа нисхий сууц бол маш их өөрмөц сонин зүйл юм. Тэгээ одоо хүртэл энэ экосистем энэ агаар сэлгэлт энэ зүйлийг нь дэлхийн нийтээр л биширч одоо цэнгэлдэх хүрээлэнгээ хүртэл бүрхий дугуй хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийн энэ өв соёлын Монгол гэрээс гаралтай юм шүү дээ. Тэгээд энэнийг сурдсандаа бас их баяртай байдаг. Тэгээд эн чинь бол биднийг илтгэх хамгийн том зүйл шүү дээ. Тэгээд анх одоогийн байдлаар юу нэгэл сонсоод явж байгаа 100 гаруй төрлийн гэр байна гэж. Тэгээд 100 гаруй одоо бол сүүлийн үед бүр сайхан өгсөртөг болгоод улам л гоё болоод тэгээд ингээд ийм зүйлүүдийг сурж яваа. Одоо ч гэсэн сурсаар л байгаа. Тэгэл явж байгаа юм л. Хүн өтлөх хүртлээр сурдаг юм. Тийм. Сураад ер нь бол юм боллоо гэсэн юм байдаг. Боллоо гэсэн юм байна. Цаашаа юм ундрал. Тэрийг сайхан баяжуулаад юм хөгжүүлээд яваад байвал цаашаа. Тэг нэг удаа хийгээл эргэж хараал. Энэний нэг зүйл гоё юм байна гэж ахиж өөрчлөөл хийгээл хийсний дараа. Ингэчүүл гоё юм байна. Энэ нь зүг байсан юм биш тэгэл ингээл суралцаал одоо тэгэл.
дэлхийд өөртөө монголчуудын түүхөөрөө энэ өргөнд дотор төрж өсөж амьдарч нүүдэлж отолж явсан тийм аян дайнд хүртэл энэ бас явж исэн. Тэгэхээр нөгөө аваад явчихна. өөр улс орноос бүр ялагдах юм бол ерөөсөө тийм аваад явчихна. Аваад явчихна. Оцсон газараа барьчихна. Оцсон газараа барьчихна. Нэг байшин байвал яах юм бэ? Тэр чинь барьсан газараа тэгэл таг байж штэ. Энэ ч л одоо нүүдэлчин монголчууд тийм. Гэрт дотроо амьд галтай. Монгол гэрийн давуу тал. Амьд гал голомт авч ил гал сайн тий. Гэрийг одоо ингээд нөгөө хийхэд одоо бас хэр хугацаа орох уу? Ер нь ямар модоор бас хийдэг бас онцлог байж байна. Бид нар ханаа болохоор нөгөө бүх чанарыг нодож хусаар хийж байгаа. Энэ өн тооны болохоор нарсаар хийж. Нарс гэдэг чинь одоо нарс. Тий. Аянганаас хамгаална. Оо тийм үү. Ер нь тэгэл тэр одоо энэ модлог ургамлын баг хаана штэ энэ. Модны Тий. Тийм болохоор бас нэг бэлгшээгээд нэгд хоёрт бол бас аян зайлуулна хаягнаас боохгүй гэдэг чинь бас том юу байхгүй юм чинь. Тийм нэр учиртай байна. Ер нь бол нарс хуш хоёроор хөвчлээ хийдэг байсан нь хамгийн хөнгөн талдаа тийм ээ. Хар мод бол бат бүх чанарын хувьд сайн. Тийм болохоор одоо манай уг нь ингээд нөгөө гэр бүтээдэг уралдаг хүмүүсийн чи уг нь бол модож дархан гэж нэрлэдэг байсан юм байна. Тийм модож дархан. Одоо бол одоо угаасаа мужаан тэгж нэрлээд яваад байгаа ш. Тийм. Тэрнээс модож дархан. Яагаад нөгөө дархан хүн чинь бурхан ухаантай гэдэг утгаараа энэний улам сайжруулж одоо эн чинь ийм байдаг гэдэг утгаараа модож дархан гэж нэрлэдэг байсан юм байна. За тэгээд ийм зүйл байсан. Тэгээд хаалганы зөвхөн алхац буюу доод хэсгийг нь л хар модоор хийдэг байсан. За тэр нь болохоор ялзралт багтай. Ийм утгаараа. За манайх ч нөгөө нүүгээд одоо тээвэрлээд ачаалаад нүүдэг байсан шүү дээ. Тэр үед бол маш хөнгөн байх хэрэгтэй байсан. Авсаархан байх хэрэгтэй байсан. Мал амьтандаа тээрлээд нүүдэг. Тэргүй байх хэрэгтэй байсан. Тийм учраас одоо хуш нарс модоор хийдэг байсан юм байна. Тэгээд одоо энэ соёлыг энэ нутгийнхаа одоо манай нутагч одоо баялаг сайхан нутаг. Энэ нутгийнхаа уул усанд нь хөшөглөө дандаа нарс модоор хийж байгаа. Одоо энэ бол яг л үндсэн хийцээ алдаагүй. За тэр байтугай хатаалтын технологи нь хүртэл уламжлалт аргаараа байгаа. Одоо том вентилятор шин савчраал үлээлгэж байгаа шүү дээ. Гэтэл бид нар бол тийхгүй яг л уламжлалт байгалийн нарных нар салхиараа хатааж ингэж хийж байгаа. Наран татахаа хатаа, сүудэр татахаа хатаа. Юм чи өөрөө хатаж байгаа. Чигийг гаргаж байгаа. Тэгэхээр буцаагаад чийг авах нь ямар байх вэ? Тэгтэл эн чинь манайх чинь 3 төрлөөр хатаадаг байсан юм. За усанд хийж хатаадаг байсан юм. Утаад хатаадаг байсан. Байглаар нь хатаадаг. Ингээ 3 өөр арга байсан. За тэгээд утаж хатаах нь бас мөн адил модыг бол маш чанартай болгодог. Тийм ээ. Мөн юугийн нэг одоо өнгөлцөн байлаа гэж өнгө үзмжээ алддаг. Одоо манай нөгөө монголчууд ээж хар авдар гэж ярьдаг. Тэр яагаад тэгээ олон жил болохоо зөвхөн болно ингээд өнгө нь хിവэрээ байгаад байдаг байсан тийм. Борлоо хүрээ авдар тийм. Технологи болгон ч л энэ уламжлалт өв соёлтойгоо их холбоотой байсан юм байна л. Тэр хийж байгаа тэр арга одоо тэр углуур монголоорч яста агуу шүү дээ тэр дээр үе. Татаа салахгүй, молтрахгүй. Уулнаас модоо оруулж тавиад байгаа нь одоо энэ одоо юу нэ? Үнэн юм уу, хан юм уу? Хаан хоёлынгийн дэ гэж хэвтэй. Ингээ босгож тий. Одоо болохоор байгалаар хэвтээ ингээд натайхан хэвтээ байхаар чин ус чийг нь өөр дээр ингээ хоримтлагдаад байна. За тийм. Мод яг л босоо гэдэг юм. Модны чин бүх ширхэг гэр нөгөө нэг ус чин доошоо дээшээ байж байгаа шүү. Тэгэхээр дээшээ босгож хатаахаар бид нарын ус нь бүгд доошоо татах хүчнийхээ нөлөөгөөр доошоогоо татагдаад тэгээ цэвэрсэж тэгээ ингээ бороонд бас үлдээж байгаа нь дээрээс нь ингээд нүх сүүгээр нь ороод нөгөө давирхаанууд ч бас гаргаж байгаа гэдэг. Тэгээ энийгээ үлдээх хоног хугацаа нь бас өөр байна. Хидээ. Тий. Намрын үед хэдэн хоног байлах уу? Одоо ингээд бид нар чинь орчвол хэд хоног байлах чинь наадмын үед болохгүй шүү дээ. Хаталтын бүгдийг тааруулж тийм. Хаталтын одоо тэгэл тааруулна гэхээр чинь одоо нэг одоо үүдэр аргаар бол нэг тэдэн гарацгаар ингээл ингэчихдэг нь. Таад болохоор тэр байгаль цаг үеийг бол ер нь
тооцоолоод байна шүү дээ бас тий. Тийм байгаль Мэдрэмж яриа. 7-8 сард хэрэг аах уу? Чи тэгээ мөрөөдөр үлтэй чинь маргааш бороо чинь дараа нэг нар гар. Энэ дунд бол тэр болгоныг нөгөө зөөгөөл нааш чааш нь болгоод Тэгээ зарим нь одоо энэ бороонд орох хэрэгтэй гэж оруулж болж байна. Болцсон энэ одоо дахиж ус хүргэж болохгүй гэсэн юм одоо буцаага оруулна. орох юм байна. Норгож болохгүй. Буцаагаад хатаах үедээ гаргаж ирээд нөгөөхөө ингэж Асар их тэнд хөдөлгөөр. тийм ингээд хоёр тишээгээ тэгжээж тийм ээ. тэгжээж Нөгөө зүг дэлхийн шинжлэх модон шинжээ сууж штэ бид нар чи. Том шинжлэх ухаан. Том одоо үнэхээр энэ чинь одоо нэг модны модоор хийж байгаа одоо энэ өөр хийж байгаа хүмүүсийн энэ өнөөгийн цаг үед нэг жоохон нэрээр жоохон гацсан. Энэ уламжлал ирүүдээр сайхан тэг сэргээгээд эдгээр ч ерөөс өв тээгч хүмүүс баг. Одоо можаа ингээл гагнуурчин гэдэг. Уулын эдгээр чинь одоо мод төмрийг дархан хүмүүс шүү дээ. Одоо зэрэг дөрөвний дархан хүн бол бурхан ухаантай гэдэг чинь ерөөсөө тэр байхгүй. тий. Тэгээд энэ Монгол гэр гэдэг чинь өөрөө хамгийн одоо айл гэрийн одоо гал голомт бадардаг зүйл. Энэ гэртэл одоо ингээд бид нар ингээд цогор гэр байгаа боловч энэ дотор ингээд ярих юм бол за Монгол гэрийг одоо үүдний тооны гол нь одоо уулын орой яагаад харуулдаг. Нэг өчрөөд тий. Бүр цаанаасаа. Өөр нь ямар байх вэ? Чи бүр ингээд хамаагүй ингээд барьдаг уу? Барихгүй штэ. Уул нь хаашаа чиглэх вэ? Уулын орой тэр уул хайрхан шиг дээш дэгдэж явахыг бас нэг тэр уулын оройг харуулдаг тийм үү? Тийм. Чигээр. Тэгэл жалах судаг харуулвал цэрлдэг гэсэн үг. За мэдээ цэрлэх үгээс нь дурд тул тэр голын жадгарч нэг ус өөрөөгөө гараад явах шиг гэрийн буйнч ингээд. Тэр юм хотгор жалгаар шингараа яа. Тэ ерөөс яг энэ үйл чинь хотлоо юм биш үнийн байхгүй. Яг жижигхэн нэг үйлдэл төр хүний амьдрал явах уу гэдэг юм цаанаасаа бид юу хийчихсэн. Тийм бэлэгдлийн үед ч одоо манайх чинь маш том бэлэгдэлтэй тий. Яагаад гэрийг 88 үнэтэй хийсэн гэдгээсээ. Тийм яагаад 88 байгаа юм? Яагаад тий 5 хантаа байгаа юм? Тий. За 2 баг нь яагаад байгаа юм? Гэх мэтчлэн ингээд ярихаар ерөөсө бэлэгдэлийн. Тэгээд одоо ямар хийг энийг зөрчиж болохгүй зүйл. Тийм, уг нь тийм харин. Тийм. Одоо тэрнийг л өөрчилчихөөр л болохоо хичээд байгаа. Нэг юм өөрчлөлт тэгээд тий. Тэгэл монголчууд ч амны бэлгэрээгээл одоо тий. Цаанаасаа бид хэдэн зуун мянган жилийн өстө бүр философи болсон. Тэнгэртэй уул усанд нь таниулсан тэр өвс хоёрч нөөрөө хөх хөвгт тийм ээ. Тэнгэр уул усандаа мэдүүлсэн энэ өвгдээд чинь хаашин төлөхгүй юм яцсахгүй. Ийм жагтай байшгээ таниулаад тэнгэр газартаа тамгуулсан юмыг бид нар зөрчиж болохгүй л. Танаа аав одоо тэгээд юм гэр мэр хийдэг хүн байна. Манай нэг тийм айхтар мужаа хийхгүй. Гэхдээ бас гарын дүүтэй. Монголчууд бүгд гарын дүүтэй байдаг. Тэгээд нэг сургуульд байж хат Эрдэнэ гээд нэг өгшмээсэн. Нэг мужаа манай тэр цагаалд бол бүр алдартай. Тэгээд тэр үг манайх ихээр тэгээ намайг аавч хоёрт хэлээд энэ хүүхдэр чи мэрэг битэр нэг жоох юм хийгээд хий. Анх хэл нэг гэрийн шал хийгээд. Тэгэл тэрнээс нөгөө өгөн чинь намайг дуудадлах байсан. Энэ хүүхдэрдэс юм хийх хүүхд. Тэгэл би чинь 6 дугаар ангид жахтай юм өглөөрхтаа санал хийгээд байсан. Болж байна нөгөөч. Нөгөө аавч магтах гэж ихтэй. Тэр үеийн багш нэг юм. Тэр үеийн зүгээр цүүц харуул хөрөө гурал байсан. Тэгээд нөгөө татдаг явах нөгөө чи метр байна. Харанда. Тэгэл тэргээр өглөөрхтаа санал хийгээл тэгэл ер нь урам орсон да. 7 дугаар ангид байж хатаа угаалт төргээл. За тэгэл ер нь модоор хийж болох юм. Тэрнээс хойш би ер нь мод нэг таслаг үдээ ер нь. Ширээ санал цон хаалга тэгээ. Хоёр мотрын хоёр гарын үйл дэлгэсэн байх нь шүү дээ. Тэ? Тэр өвгөл одоо надад ижиглүүлсэн. Гэтээс. Таны тэр юуг их харсан байна. Тий, мэдгүй одоо ягсан тэр аавч хоёрт хэлээл. Гэхдээ ер нь бол яг юу хийдэг юм бэ шиг байл шүү дээ, тий. Тэр үе чи одоо нэг хөгчөөч нэг одоо цүүцээр одоо тэгэл нэг өглөөр гаргана шүү дээ энэ сандлууд тий. Тэр чи ингээд нэг өглөөр гарангууд хоёр мод нийлнэ дээ. Тэгэхээр тэнд чинь ингээд галгаа байхгүй цутгацсан юм шиг бүр ингэж ямар ч үгүй шүү дээ тэр өвгөн бол. Ёстой бүр ингээ харахад нэг ширхнэл харагдана ухаас энэ өглөөр байна гэж мэддэхгүй шүү дээ. Тий. Тэгж ихтэй гараа. Тийм юм уу. Тэгээд тэр шар завгаар наанд чинь дээр нэг хөрсөн завгаар. Цав өнтрийг одоо бас та нөгөө шар цав байхгүй ч юм өөр юунаас хийдэг байсан. Тэр нөгөө муу малын нөгөө арьс. За.
хөдс аваач буслаж ирнэ. Хөдсийг буцалгаж цав болгоо. Тэрний дараа бол загсан цав гэд ирдэг байсан. Тэр нэг ийм будаа шиг юм. Тийм л хоёр юмар наадаг байсан дээ. Одоо бол яг нь 505 гоё цав гарцсан шүү дээ. Тэгэл нэг бодог модгийг чинь тэгэл байглаасан тий. Тэр чинь л одоо маш том онцлог байсан юм шиг. Дахиж хүний биедээ ямар ч хор хөнөөлгүй. Тэгээд нэг нөгөө модондоо шингэчээрээ шингээд бүр буцалгаад ингэ бодчихдог байсан. Тэгэхээр л нөгөө нэг удах тусмал гялтаагаал байгаад идэг тэр. Тэрээс өөр бодгод хол руу унаш тий. Тэр ингэ шингэцсэн. Одоо бидний хүүхдүүд хийж байгаа хүмүүс авдарнуудын бодгод товсол байж энэ дэндээс мөрөлдөөгээд ингэ ятсан. Тэгэл тэр бодог модгийг бол тэгэж бас гаргаж ир гэсэн хэрэг бас л өвгдийн хомондог байгаа шүү. Тэр өчтэй. Одоо үзэгчдээр сонирхож магадгүй ер нь танаа пэйж хаяг байна уу? Хөдөр можаан цэх гэсэн пэйж хаяг. Пэйж хаяг уу? Тий. Тэр нэг яаж ерөнхийдөө тэрнийг ирлээ. Тэгэл ерөнхийдөө дандаа нөгөө таньж мэддэг болсон хүмүүс нэгнээсээ нөгөө хөрөнд амжуулаад утсаар нь ингэж л яадаг. Тэрнээс нөгөө зарлаж марлаад нэг тэгээд байдаг юм бол байхгүй. Тийм тэгээд дархны захын контейнеруудтай хамтардаг. Тэр хүмүүс маань одоо тэд хэрэгтэй байна, одоо эд хэрэгтэй байна. Захиалгаа өгөөл нөгөө тийм нэг сайн байна, чанартай байна гэхээр хүмүүс нь айгүй дуртай. Тэгээд ингээд нөгөө өдөртөн маань бас ингээд үзээд бас сонирхож иж магадгүй. Ихтэйхнээс дугаар нь бас холгоч гэж бодож байна тий. Уцаа дугаар 99606521 гэсэн дугаар. За энэ утсаар холбогдоод бас нэг хүмүүс мэдээлэл авч болох нь тий. Ер нь одоо ингээд захиалга өгөөд одоо нэг хэмжээ байгаа шүү дээ тий. Том жижиг бол тэгэхээр нөгөө хэмжээ нь одоо таад маань хэдэн ханаар ханныхаа тоогоор л шууд яг хэмжээ нь өөр нэг шүү дээ. 10-8 гэтэл нэг хэмжээтэй 12 ч одоо ерөнхийдөө энэ бол хэдэн хантай гэж бодож байна. Энэ 8. 10 хантач болохоор диаметр хэд гэсэн үг вэ? За нэг 850 байгаа. Оо том юм байна. Зөв. Манай энэ чинь одоо нэг 780 явцаа байгаа. Хүн нүгэрнээс томгон хөвөрсөн хөх тэнгэрний тэтгэж дэлхийн талыг дайсан түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь нууцээ хаан Чингисээс түүхэн мөнхөрсөн хандун хайхна шүтэж тахиж дээдээд. Ер нь бол энэ жил их өвсний гац багтаа гандуу байна гэдэг байгаа тийм. Ер нь харин тийм байна. Энийг гандуу байна гэхээр ч одоо нэлээд сайхан болдог байх нь шүү дээ. Юу өдөөд энэ гөрчин зүгээр ийм өндөр өвстэй. Бодлын төрийн төрийн зүгээр энэгээр ингээд хөглөрсөн. Их өвстэй газар бол хонь ямаа бараг харагдахгүй шүү дээ. Бүр өвсөн донд. Тийм өндөр болдог байна. За өнөөдөр ямар хоол их гэж байгаа. Монгол үндэсний уламжлалт хоол. Уламжлалт монголчуудын баяр ёслолын зоог хорох гал юм дээ одоо. Одоо тэгэл нөгөө яг хорхны ч яг төөхөн судлаад үзэхээр чинь тэгэл ер нь бол битүү тийм шарж болгосон хоол байхгүй. Чулуугаар. Туламлал. Тийм. Одоо бетонд хийж юм. Эхлээд нөгөө боодог гэдгээс л өсөлтэй байхгүй тэр чинь. Боодгийн чулуу хийгээл арьсанд хийждэг байсан. Одоо тэгээд яг юм хөгжөөд нь. Ер нь монголчуудын яг энэ хоолны юм дээр ингээд чулууг л ер нь сайн ашигласан тийм. Улаасгаад ер нь ашиглаж ер нь бас нэлээ хоолыг бас хийдэг байсан байгаа. Одоо нэг чулуу шиг юм тогоон дотор халуун чулуугаа жишээ нь хийждэг жишээ нь тийм. Тэгээд босгаад ичсэн дэр. Монголчуудын ухаан гэж бас тэр ер нь гар дорох юмараа л ашиглаад сурцсан байхгүй тийм. Байгальд айгүй гой зогчдаг. Яаж игээд ер нь болгочдөг байсан шүү. Ямар ч юм тэгэл нэг гар дороосоо л босгаад ирдэг л байхгүй. Хоолныхаа соёлоор бол дэлхийд одоо монгол шиг яг юм хоолны ёс жаягтай байдаг. За чулуу мөн алдсан уу? Чулуу алчлаа. За одоо орохгүй хийх үү? За тэгье. Зүгээр тэгэл дөхүүлээд. Чулуу их гол чулуугаа бас яаж хийх үү гэж бас их хөөч. За.
Мөн махнаас нэгээр нэхгүй чи зүгээр Энэ манту. атхад Давхар хийгээд. багаар нь тараагаад хийгээд. За тэгээ чулуу мах ингэ хойч хийхгүй. За тэгээ дараа. Чи их дүүрээд энэ чулуунд гараа өгчих юм дээ. Би гаргаад ирчих юм уу гэж. Махнаас айхгүй гинэ. Харж байгаа чулуу руу. Чи хий мах. Хасаас зүгээр. Том сав болохоор Том чулуунууд. За одоо сонгоноос нэг яах юм чинь. Сонгоно ер нь баргал тараа. За. Одоо сайхан хойлоод игээд байна. Хажаад ингэ. Сонгоно. За чир одоо яах. Бэрцсэн. Тэр юу яа? Лаврынхаа намчнаас нэг 3 гिच. Гоо болохгүй гашуурчтэй. Ястаа гэж болохгүй. Тэр матрууг хамт үүсүүлээд хийчих. Манай энэ нэг чи имийн ургамал их бий. Бүр амттай. Имийн ургамал их төв. Янзын дээр. ихтэй. Одоо тэр имийн ургамал төв шаардлагагүй шүү дээ. Энэ маханд нь байгаа. Тийм ээ. Тийм ээ. Бид лого идэх шаардлагагүй гэж яагаад гэвэл Жааш. одоо бүх лого нь өөрөө малын маханд шигдсэн байдаг юм аа. Хамгийн сайн мах. Анх одоо бид гуруулхнаа л үздэг үлээр хийх гэл. Тэгээс үлдээ жилээс жилдээсээр атлангаар ганц нэгээр захиалга ихсэж байна. Тэгсээр одоо 10-аад ажиллаж байна. тий 2 10-аад ажлыг одоо ажлын байртай болгоод 10 айлыг одоо 4 айлыг одоо авч явж байгаа юм шиг шүү дээ. тий тэр маань тэгэл явах зүгээр. Суугаш. Бидний ард чад өгчнөө. Гэр бүл ёшил одоо энэ хоёр маань манаас өсөй таялаа. Тэгээд ажлын аваа нөхөр хоёр ажиллаж байна. Сахаа тарга сайхан босч гэнэ удаа. За. Энэ замдаа сайн явцгааж гэнэ үү? Тавлаг сайн явж ирлээ. Монголоо тойрол нэвтрүүлгээ хийгээл тэгэл 3 жилээрээ тасралтгүй л одоо давхиж байна даа. Одоо Монголын бүх нутгаар ороо үсттэй ч 10 аймаг 80 гаруй сумаар нэвтрүүлгээрээ. За. Нэвтрүүлэггүй явсан нь бол одоо бүхэл аймагуудаар 200 гаруй сумаар л явлаа. За. Бүгдийг тэрэж туулаагүй байна. Тэгээд ч нэ цаг гаргаж явдаг. Тэгж байж л одоо нэг нүүдлийн соёл ахуй сум орнуудын онцлогтой тэгж цаг гаргаж яж л одоо хийгдэг ажил шүү дээ чи нөгөө. Тэгнэлтэй одоо мэдэрч та. Энд одоо нэг талаар төмдө танин мэдүүлэх их том үйлс хийж байна. Нөгөө талдаа бол их гоё ажил юм байна шүү дээ. Ингээл их юм сурна. гоё газруудаар юм үзэн сурна. Бусдад сургана энэ чинь сайхан ажил юм уу? Хүний дээр сайхан яри бол төмдөө хүрхэн сайхан хамгийн гол ийм хийж явснараа их юм л одоо хүн өөрөө сурч явна шүү. Тэгэн штэ. Ах өөрийгөө сайхан танилцуулна шүү дээ. За би ч одоо Уг нутаг маань Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сум. Тэгээ баруун хязгаар юм одоо тэгээ Цэнгэл хайх. Манай би Цэнгэл сумын хүн өөрөө. Энэ нутаг дээр Тува Уранхаа. Би Уранхаа. Тий. Манай гэр бүлийн хүн болохоор Тува хүн. Зөв. Тий. Ирээсээ нэг хоёр голын наан цаана нутгалж явсан. Тийм болсоо тий. Нэг гол. Тий. Энэ нутаг дээр би 76 онд ирсэн би одоо 48 жил болж байна. 76 онд гэхээр чинь энэ сум чинь хэдэн онд төслөө? 72 онд. 72. Суугаас 20 жил болж ирсэн юм. Тий. Тийм бай. 76 4 жил болж байсан байгууллагатай тий. Тэгж ирээд одоо энд трактор компани жолоочоор арга хөстийн темс төгсөөд энд ирээд тэрнээс хойш одоо ажил хөдөлмөр хийсээр байгаа л одоо энэ тэтгэвртэй гарсан. Өөр хүүхдүүд маань бүгд энэ нутгийн улсууд. Тэр үед таны нааш эргэлт үү юу? Илгээлтээр барах. Тий. Одоо тэр үед чинь одоо арга хөстэй энэ шаамар одоо тийм одоо баян чанд мөн тийм газруудаас ч одоо дандаа одоо юу авч илсэлт авчаалаа шүү дээ. Бид нар чинь энд Баян-Өлгийгээс 24 хүн энд ирж ирсэн юм бид нар.
өндөр давж байгаа гэж. Сайхан татаж. Басан жоохон татаж. Зураас тань зураас. Сайхан татаа. Яа. За энэ сайхан одоо өв соёлыг одоо хүндлээд одоо дээлээ өмслөө шүү дээ. За ёстой ямар сайхан. Энэ хувцтаач бас их болоо даарсан. Тэгэл. Өнөөдөр харин ёстой бүр маш сайхан байлаа. Аял маялдаа даарад ингээд ав. Ийм сайхан нэвтрүүлэг явуулж байгаа. Бидэн дээр яасан та бүгд маш их баярлалаа. Одоо ингээд шаашны энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлж явах. Энэ их үйлс чинь үлзийтэй сайхан байж аж Монгол ард түмэндээ энэ өв соёлыг таниулж яваараа гэж ерөөё. За баярлалаа. Тэгээ улсын наадамч нь одоо нумаараад одоо эхэлдэг шүү дээ тий. Агуу сайхан соёл. За танаа хамт олондоо талагч байна гэдэг бүх хөх тэнгэрээс олон сайхан баатар үг дээдсийн сүнсийг сайхан баясгаж уул усаа сайхан баярлуулж. Унтцсан юм уу? Ном сум нь одоо тэгээд нэлбийн хурц байж ухаан бот нь одоо түмэн гардлаа сайхан хүрсэн буян дэлгэж байгаа дугаа гэж сайхан хүрээ. За тэр бас орчихгүй. Хүрээ. За одоо тэгээд хэний баг нь хожиж байна. Одоо яг тэнцүү яваа шүү. Одоо ер нь шийдвэрийг дөрөв сумтай байна. Юу гэж тайлбарлаж байна? За энэ өндөр байна гэж байна. Өндөр байна гэсэн. Тий. Ийм өндөр байна гэсэн. Сумын буцаагаараа. Сайхан. За энэ бол бүр ингээ яг тарих магна онлоо гэсэн. За манай 2 оноотой. 2 оноотой. Тий. Газаргүй онцлоо гэж байна. За манай Монгол үндэсний зоог маань бэлэн болсон байна тий. За зоглож бас учиртай. За одоо ингээд өнөөдрийн маань аялал сайхан болж байна. Ингээд аялал дээр хийж яасан зоог нь утцгаая одоо ингээд хэдүүлээ. Наадам сайхан боллоо. Тэнцэн сайхан боллоо. За ингээд ахмадар нь одоо эрентэй хасагчаад ингээд бас нэг далнаач. Нагц үеийнх ахмад хүний хажууд ер нь бол 70-ыг залуу хүн зооглох бас цэрлэг тийм ээ. Нагцын дэргэд бол. За энийг одоо ингээд бүрс гач хүрдгүү. холоос ирсэн зочиндоо. Оо за. За ингээд манайхан тойроод уршийн. За эндээс нэгэ сайхан. Хүртээрээ. За ингээд ахмад хүмүүс гэрээ эзэн болон тухайн зооглож яхад одоо хамгийн ахмад хүн одоо зоогд одоо хүнцний дараа Монгол хоолны зооглох ёс одоо энэхүү эхэлдэг заншилтай тийм ээ. За ах үрчүү. Ёсч уу та? Ёсч. Яг. Гоо тарах ингээ хуухалчт юм уу? Энэ болохоор одоо ямаа ер нь зуны яма. хаврын үг тий. Одоо яг нөгөө яргууны ямаа гэдэг чинь шүү дээ. Яргуунд нөгөө нэг цадан гэдэг тийм. Чи одоо бас нэг ими оргон зүйтэд ингээд. Ер нь одоо нэг яргуунд одоо цадсан ямааны шөл боодог гэж жилдээ нэг удаа хийдэг. Энэ нь одоо яг зуны ер нь яг үдээд юм байна. Тий, яг нэг яргуу хагдраал ингээд. Ямаач одоо ингээд нөгөө бусад малыг бодвол нөгөө уул хяраар явж Адтай юм тийш дээ. Яргууг одоо иддэг. Тийм малын дөрөнд гүйж явна. Түрүүнд нь гүйж явж одоо хадасгаар явчихна. Монгол малын маханд бол ерөөсөө тэгэл тэр чигээр л одоо ими урмал
Ер нь хангаад байгаа маш олон ийм ургамлыг одоо бид нэр амталж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм шүү. 200 гаруй төрлийн ийм ургамал үүдээ Монгол мал юм ах. Дэлхийд номер 1 болох. Цэвэр экологийн бүтээгдэхүүн. За ингээд манай нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж Монголынхаа өв соёлыг хойч үед өвлүүлэн үлдэх зорилгоор хамтран ажиллаж байгаа компани гарын билгийг гардуулъя. Танай хамт олондоос өгөөрэй гэсэн. Ирж хүчгээд цагаан будаа байна. Тэг одоо нөгөө цагаан будаа нь болохоор урд мэдээж урдаас орж ирдэг. Гэхдээ манай Монгол компани ингээд савуулж иргэдтэй одоо маш хямдхан үнээр одоо хүргэдэг. Чи баг 10 ил будаа нь 32 мянгаар явдаг юм байлээ. За. Тэгээд энэ компани бид нар бензин дос юмар тусалцааг үзүүлж ингэж одоо хамтарч бас явж байна да. За эдний хамт олонс явж байна. За та бүгд баярлалаа одоо ингээд. Энэ будаа гэдэг чинь маш олон ширхтээ. Оо тэгдэг болж байна. үрждэг. Арилж явах. Сайхан бэлэгдэлтэй бэлэг өгсөнд баярлалаа одоо ингээд. За баярлалаа. Өрөөр дүгнэн баатарч хурээ. Нэг гадаач уулчин ирээд хүн болгоо сонссон баг. Нэг Монгол айлд очсон байдаг нэг малчин айлд. Тэр айлд хоноод өглөө яг нөө малчин айл нэг хонсон цөөвөн дээр нэг сүйтэй цээгээд өгчтэй. Тэрийг мэдэх бах те. Тэр цагаан шүлтээ бол хаана нэгэ дараа нөгөө ресторанаараа хайж нилэм дэвид дэлхий болсон юм шиг үгүй. Яг бүр аргаар дөгөө айлд оч энэ ямар хоол гэж хонсон цөөвөн дээр сүйтэй цээж өгсөө гэж нэг. Энд чинь ер нь бол тэр газар л байдаг тийм ээ. Тэр айлд л байдаг. За сүйтэй цайтай цөөвөн гэдэг тийм. Гэхдээ ямар гоё юм. За одоо энэ дээр тэгэл нөгөө усаа хийгээл доторхын задал хийгээл ерөөсөө яг л нөгөө сүйтэй зайтай цөөнө. Сүйтэй зайтай. Манай монголчууд хийж байна. Үндэсний үйлдвэрлэгч. Гэхдээ ямар сайхан. Одоо тэгээд яг нөгөө уламжлалаас эргээсэн. Зарь хөрөн манжинтай шөл гэж байна. Ус хийгээл тэгээд буслах шаардлагагүй байх юм. Хөнгөн авсаархан. Гоё байт юм шиг байна. За энэ болохоор борцтой цай гэж байна. Борцтой. Тийм. Борцтой. Борцтой. За борц нь ингээд шоо шиг хөөрхөн гоё дотор байна. Тэгээд задлал усыг л тэгэл ярина. 13 мөрөлтэй нөгөө хийстэй цаймаа байдаг штэ. Яраг гадаа авч явах хөнгөн. Одоо тэгээ хээр гадаа авч явах энэ тэнд кофе шоп мөв нээж байгаа хүмүүс амар штэ одоо энэ. Зэдний хамт олон. За баярлалаа одоо энэ. Бас л хийж байгаа шүү манай монголчууд. Уламжлал юм аа. Бас л уламжлал юугаа хийж байгаа энэ. Бас нэг сайхан үйлдвэр манай Монголд ийм шинэ юм гаргаж байгаа улсууд байгаа юм байна ингээд. Тий. Эдний хаяг хүртэж байгаад бас баяртай байна. Тэгээд эдний хамт олондоо бас их талархж байна тэгээд. За дахин уулзах сайхан ёроолыг тавь. За алд содын газраас манай энэ нутгийг зорж ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа. Үеийн одоо ахмаднууд үеийн одоо бүтээн байгуулалтыг сурталчилж энэ одоо өв тээгч нэвтрүүлгийг Монголын ард түмэнд түгээж байгаа. Нэвтрүүлгийн хамт олон та бүхэнд одоо маш их баярлалаа. Тэгээ одоо эр хүний замын хөз зуртагч одоо хязаа нэгэн цагт бүхэн маань бас нэг юм нэвтрүүлэг хийгээд уулзахын ёроол өргөё тэгээд та бүхэн тэгээд одоо аян замдаа сайн явцгаараа олон түмэнд энэ сайхан өв тээгч нэвтрүүлэг их одоо сайхан одоо нэвтрүүлгийг одоо Монголын ард түмэнд түгээж явах болтугай гэсэн ёроол өргөё. За тэгээд өргөн сэлэн нутгийн минь зориод хөдөр дунгуй нутагт минь хурж ирээд энэ хийж бүтээж байгаа энэ үйлсийг минь түмэн олон түгээж байгаа танай нэвтрүүлгийн хамт олонд талархал өргөё. Тэгээд нийт Монголынхоо ирээдүй болж байгаа өөрийн үеийн болон өөрөөсөө шин залуучуудыг энэ Монгол дэлхийн талыг эзэлж ийсэн энэ том түүхтэй улсынхаа үүх түүхийг уламжилж тэгээд эдгээр сайхан зүйлүүдийг өөртөө шингээж тэгээд жинхэнэ сайхан монгол хүмүүс болон төлөвшгийн төлөө ингээд цаашдаа хичээж амьдарцгаая. Тэгэхэд үг болгоноос нь алт ундарч байдаг юм сургаалтай сайхан монгол түмний нэг болж төрсөндөө маш их баяртай байна. Бүх сайхан монголчуудаа эрүүлийн урт утаа наслахын ёроолыг өргөё. Залуу түмнийхээ сайхан төлөөлүүлж сум орон нутагтаа ажиллаж амьдарч ахуй соёл үүх түүхээ дээдлэн эсхий туурагчийг сайхан бас энэ сайхан туурагтан гэрээ бүтээж үеийн үедээ сайхан
өргөн түмэндээ сайхан хүргэж яваад үүдээ талархч байна. Олон сайхан залуучуудынхаа төлөө болж дараагийн үедээ сайхан үлгэр жишээнүүлсэн энэ сайхан үйл нь хүрх болтугай гэж сайхан ахын өрөөж. Олон сайхан айл гэрийн сайхан боломт чинь таны та бүгдий хийж байгаа энэ уралж байгаа тэр сайхан өргөө чинь тэр айлын голом сайхан бадарч байдаг. Монголын өвс соёл яа харахгүй та нарын энэ сайхан хийж байгаа эсхий туурхтын Монгол гэрээс дотор чинь өөрөө оршин тогтож үүсэн түүхтэй дэлхийг хөсөг тэргээр явсан хөсөг тэрэгний дээр Монгол гэр өөрөө байсан юм. Энэ бахарл өв соёлоо тээж яваа танаа хамт олондоос их талархж байна. Үнэхээр олон ясны үлгийн нутаг гэдэг шиг олон одоо аймгаас төлөөл болсон сайхан ийм нэгдлийг гаргасан, итгэл зүтгэлээ нийлсэн ийм сайхан хамт олон байна. Тэгээд баярлалаа та бүгдтэй. Талархж байна.